Сонсогдож байна уу? Өглөө эрт босцсон та нарт одоо баярын мэндчилгээ дэвшүүлье. Гэхдээ хамгийн гол нь өнөөдөр дэлхийд даяар орос хэлний баяр тэмдэглэж байгаа гэж мэдхүү. Орос хэлтэй хүн байна уу? Ой. Харьцангуй гайгүй. Гэхдээ цөөх хүн байна. Орос Монголын харилцааны тухай товчхон нэг яриа өгнүүлье. Та нар сайн мэдж байгаа зарим баримтууд. Гэхдээ саяхан одоо Оросын зөвлөсийн ард түмний баягуулсан явалтын 70 жилийн ой болж байхад бид нэг кино хийсэн, баримтад кино хийсэн. Тэгээд бас нэг ном Монголия была первой. Монгол улс анхдагч эсвэл Монгол улс анхных байсан гэж ном одоо бичээд хэвлүүлсэн. Тэр номнуудаас элбэгдэрш ерөнхийлөгч манай Путин ерөнхийлөгчд одоо саяхан 5 сарын 7-нд аваачиж бас бэлгэлсэн. Тэгээд бид тэр ном, тэр баримтат кино хийж явахдаа маш сонин ерөөсө хүмүүсийн бараг судлаагүй, мэдэгдээгүй тоо баримтуудыг олж илрүүлсэн байна. Тэгээд хамгийн гол нь Монгол улсын 41 оноос 45 он хүртэл зөвлөлт холбоот улсад энэ агуу их явд байгуулахад ямар тусалцаа, ямар хэмжээний тусалцаа үзүүлсэн гэвэл Америк, юм уу Герман, Австрали тэр улсуудаас үзүүлсэн тусламжийн хэмжээний тусалцаа үзүүлсэн шүү. Энийг одоо хүмүүс бараг мэдэхгүй. Жишээлх юм бол одоо Монгол улсаас 500 мянган адуу морь одоо Оросд бэлгэлсэн. Одоо Сталинградын тулдаан та нар сайн мэдж байгаа. Тэгээд тэр үед одоо Орос улс зөвлөлт холбоот улс эхлээд Иран улсаас бусад газараас адуу морь авах гэсэн чинь тэр ерөөсө Оросын цаг агаарыг өвлийг одоо даахгүй, дийлэхгүй байсан. Монголоос одоо 500 морь одоо орж ирэхэд тэр Сталинградын тулдааныг, Москвагийн тулдааныг бараг аварсан. Тэгээд Оросын зөвлөлтийн дайчид Монгол морины тухай, адууны тухай хэдэн ном, хэдэн кино хийсэн байна. Тэгээд бид одоо энэ талаар бараг мэдэхгүй. Яг гоо дээр үед одоо янз янзын баярын хууралт одоо яригдж байсан. Хүмүүс мерсээр суурч мэдчихсэн. Тэгвэл яг одоо нэгдсэн байдлаар Монгол улсаас зөвлөлт холбоот улсад үзүүлж байсан тусалцааны тухай, тусламжийн тухай хүмүүс бараг мэдэхгүй байсан. Тэгээд саяхан ийм арга хэмжээ болсон Москвад баярын парад, баярын ёслолын үйл ажиллагаа болсныг та нар сайн мэдж байгаа. Тэгээд хамгийн гол монголчууд бас бид нартай хамт, орсуудтай хамт тэмдэглэсэн тэр маш их одоо баярлж байна. Тэгээд юу хэлэх гэжсэн. Та нар 1911 онд Монгол улс анхудаа тусгаар тогтнолоо зарласан. 21 онд та нар сайн мэдж байгаа. Монголын ардын хөөсгөл явсан. Тэрнээс хойш 21 оноос хойш би бол зүгээр ингэж бодож байна, би номондооч бичсэн. Хоёр үйл явдал манай харилцаанд хамгийн түүхэн, хамгийн чухал одоо үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Энэ нэгдүгürt 39 оны халах голын баялдаан. Тэр үед одоо ямар ч байсан Японы Квантуны армиас одоо Монгол улсыг одоо хамгаалж чадсан хамтарсан хүчээр. Хоёрдугаарт Оросын зөвлөлийн эмчнэр. Оросын эмчнэрийн одоо үзүүлсэн тусалцаа Гавьяны тухай яриг бол бас нэлээд их удаан ярьж болно. Тэгээд хамгийн гол нь Монгол улс тэр чигээр хэрвээ Орос эмчнэр 22 онд нааш ирэхгүй одоо эмчилгээ янз янзын тусалцаа үзүүлэхгүй байсан бол Монгол улс бараг байхгүй болох байсан. Энэ бол одоо түүхэн баримт шүү. Нийт бараг 5000 зөвлөлийн эмчнэр Монголд ажилласан. Хамгийн анхных та нар мэдж байгаа Шастин эмч. Шастин эмч 22 оноос 36-37 он хүртэл Монголд ажиллаж байгаад дараа тэрний хүү, тэрний ааж хүү, зээ хүү энд ажиллаж байсан. Дайны үед 41 оноос 45 он хүртэл одоо нэлээд олон эмчнэр, зөвлөлийн эмчнэр ажиллаж байхдаа зарим хүмүүс хэдэн сараар биш, хэдэн жилээр цалин авахгүйгээр амьдарч ажиллаж байсан шүү. Тэгээд өшөө
Сайхан нөгөө энэ баримтат кино ном хийхдээ бид бас маш сонин мэдээлэл олсон байна. Энийг бас олон жил хүмүүс бараг бас мэдэхгүй ярихгүй байсан. Сэлэнг аймагт, Монголын Сэлэнг аймагт 7-8 Оросын тосгон байсан. Тэр тосгонуудаас зөвлөлийн иргэд Оросуудыг бас цэрэгт татагдаад Хяхтын цэргийн комиссарын газраар татагдаад тэгээд бараг 4800 Монголын одоо заримдаа местный Оросууд гэж ярьдаг 4800 хүмүүс дайнд оролцож явсан. Тэрнээс хагас нь эргэж ирээгүй. Сэлэнг аймгийн Шамар сумын одоо Шамар сум тэр Шамар тосгон гэж байсан. Нэг айлд нь 9 эрэгтэй хүн одоо хүүхдүүд дайнд яваад 8 хүүхэд эргэж ирээгүй. Одоо ийм бас Монгол улсаас үзүүлсэн тусламж туслалцаа гэж хэлж болмоор байна. Тэгээд энэний тухай бид бас материал цуглуулад ямар ч байсан би нэг 2-3 ном хэвлүүлээд тэнд чад хэрээр бүх хүмүүсийн нэрийг одоо тодруулж тэр номонд оруулсан юм аа. Тэгээд одоогийн байдлаар сүүлийн 20 жил манай хоёр улсын харилцаа жоохон зогсонгийн байдалд орсон. Энэ одоо нууц биш, та нар сайн мэдж байгаа. Тэгээд би бодохдоо нодон жилээс одоо виз одоо хүчингүй болгосон одоо хоёр улсын иргэд чөлөөт зорчиж байна. Тэгээд Оросод бас 1000 гаруй бараг 2000 монгол хүүхэд суралцж байгаа. Тэгээд би ямар ч хэлсэн энэ жилээс нодон жилээс манай хамтын ажиллагаа харилцаа хамаагүй идэвхтэй хөгжинө гэж найдаж байна. Тэгээд би бас орос хэлний талаар бас нэг юм хэлэх гэсэн. Би орос хүний хөвтлөө ярьж байгаа биш л дээ. Зүгээр миний таньдаг нэг Английн профессор, доктор байгаа. Орос судлаач. Тэр бол ингэж ярьж байгаа. Англи хэл бол мэдээж хэрэгтэй. Гэхдээ англи хэл тушаалan хэл. Дэлхийд даяар англи хэлийг одоо хэн мэдж байгаа? Хоолны зөвч, таксигийн жолооч, үйлчилгээний хүмүүс мэднэ. Харин орос хэлийг хэн мэдэх вэ? Дэлхий одоо сансрын нисгчид бүгдээр орос хэл мэднэ. Орос хэл мэдэхгүй бол сансарт нисэхгүй. Дэлхий шатрын бүх аваргууд орос хэл мэднэ. Тэгэхгүй бол одоо бараг шатрын тэмцээнд оролцож чадахгүй л байна. Дэлхий одоо Нобелийн бүх шагналтууд ямар нэгэн хэмжээгээр орос хэл мэднэ. Тэгээд би та нарт орос хүний хөвч гэсэн эсвэл зүгээр судлаачийн хөвч орос хэлийг тэр тусмаа өнөөдөр дэлхийд даяар орос хэлний баяр тэмдэглэж байгаа учраас чад хэрээр орос хэлийг одоо сураарай гэж хүсэж байна. Баярлалаа.